аялал жуулчлалын тесрэлт 2026 онд визгүй болгоод үр дүнгээ өгнө. Дижитал медиа контент өснө. За ингэсээр аялал жуулчлалын орлого 1 тэрбум доллар давах боломжтой. За миний одоо хувь хүний хувьд ч гэсэн ботход тийм аялал жуулчлалын тесрэлт бол үнэхээр одоо 2026 онд бол гарах байхаа гэж таамаглаж байна, найдаж байна. 5 дугаар Сайн байна уу? Эрт зай сугийн заяа мэдчилж байна. Та бүхэнтэйгээ уулзч байгаадаа баяртай байна. За өнөөдрийн бичлэгээрээ та бүхэнтэй ямар зүйлийг хуваалцахыг хүссэн бэ гэхээр 2026 он одоо утахгүй гарах нэ. 2025 оны 12 сарын 10-д гараад гэж явж байна тийм ээ. Тэгэхээр 2026 онд ер нь ямар жил болох болоо. Манай сугаас жил болгоо тухайн шинэ оны зөгнөлийг бас орчуулж гаргадаг байсан. За энэ бичлэгээр болохоор тийм ээ 2026 онд одоо манай Монголд юу болох юм болоо тийм ээ. Зөвгнөгчд ер нь юу гэж хэлсэн байдгийн болоо гэд ингээд нэлээд бас бодож үзлээ. За ингээд ChatGPT тийм ээ. Ванга эмээ Монголын 2026 оны зөвнөж юу гэж хэлвэ гэд хайж үзлээ. Тэгэхэд бол одоо хариулт нь тийм ээ. Ванга эмээ Монголын тухай шууд онцгой 2026 оны зөвнөл хэлсэн баримт нээлттэй их сурвалжид байдаггүй. Гэхдээ Вангагийн тухайн бүс нутгийн хувьд Төв Аз, Аз твийн тухай хэлсэн гэж домон бүтгэр дамждаг зарим зөвнөлүүд байдаг. Эдгээр албан толгой байхгүй ч олон улсад өргөн яригддаг тул Монголд 2026 онд хэрхэн тааруулаад тайлбарладаг хувилбарыг энд хүргье гэж байна. Ванга хойд бүс нутгуудад хэд хүйтэн өвөл зудтай жил ирнэ гэж хэлсэн домог байдаг. Тэгээ Монгол тайлбарлал тийм ээ одоо өвөл зуудын эрсдэл өндөр, малын хорогдол гарах боломжтой, хөдөө аж ахуйд их дарамттай одоо жил болох нэ. За ийм одоо тайлбар байдгийн байна. Тэгээд манай Монголын өвөл одоо маш хүйтэн өвөл болдог шүү дээ тийм ээ. Тийм учраас манай монголчууд ч гэсэн өөрсдөө бас тэрэндээ дасцсан байгаах. Тэгээд зуд болж магадгүй гэсэн ийм одоо яриа байгаа учраас тийм ээ маш одоо малчт маань хөдөө орон нутгад амьдардаг хүмүүс маань маш болгоомжтой одоо байх хэрэгтэй байна. За хоёрдугаарт нь энэ болохоор том улсын орон Азийн үйлчлэгээ авна гэж байна. За энэ одоо юу гэсэн үг юм бэ гэж хараад үзсэн чинь Ванга Төв Азийн өндөрлөг орнууд байгалийн баялгаар өснө гэж хэлсэн байдгаа гэд. За энийг одоо Монгол тохируулбал зис алтны экспорт өснөө. Уул уурхаар дамжуулан эдийн засгийн одоо өсөлт нэмэгдэнэ. Мөн одоо гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэх юм байна. За энэ саяны одоо энэ хэлж байгаа зүйл болохоор тийм ээ одоо Монголын эдийн засагт бас сайнаар нөлөөх зүйлсүүдийг ингэж хэлж байгаа юм байна. Тэгээд ялангуяа тийм ээ миний хувьд бол бодохдоо тийм ээ гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж магадгүй гэж маш их найдаж байна. За 3 дугаарт нь болохоор залуу улс шин зам дээр гарнаа. Зарим тайлбарт Ванга 2020 оны дунд үед залуу нээлттэй бодлоготой орнууд хөгжлийн шинэ хурд авна гэж хэлсэн байдаг. Монголд холбосон тайлбар нь шинэ технологи, финтех, дижитал бодлого амжилттай хэрэгжинэ. Залуусын бизнес, стартап хөгжнөө. Гадаад харилцаа өргөжнө. Шинэ технологи, дижитал бодлого амжилттай хэрэгжинэ гэдэг. Энэ бол тийм ээ өнөөдөр хүртэл одоо манай Монгол мэдээж одоо ингээд хөгжөө явж байгаа тийм ээ. 2026 онд бол илүү эрч хүчээ авч хөгжүүл хичнээн одоо сайхан бэ. Залуусын бизнес, стартап гэдэг тийм ээ. Энэ болгоны залуучууд маань ч гэсэн өөртөө хичээгээд улс орноос ч гэсэн ингээд дэмжээдэг бол манай Монгол орн хөгжлийн хурд илүү нэмэгдэж болно гэж харж байна. За гадаад харилцаа өргөжин тийм ээ. Энэ бол одоо яалтчгүй өргөжж байгаа. Дөрөвдүгээрт Вангагийн цаг агаарын уур амьсгалтай холбоотой хэллэг байдгаа. Тэгээ Монголд хамааруулах тийм ээ ган хураашилт болох магадлалтай амун хүчтэй салхи шороон шуурга байгалийн эрсдэл нэмэгдэнэ. Тэгээ ийм 2026 он тийм ийм зүйлс болж магадгүй юм байна. Тийм учраас ерөнхийдөө битүүхэндээ бэлтгэлээ гэж байж хад буруутахгүй юм байна. За 5 дугаарт усны үнц нь дахин төрнө. За энэ одоо юу гэсэн үг юм бэ гэхэл Монгол тохирлаад үзэх юм бол тийм ээ. Усны нөөц усгаатай тариалангийн ач холбогдол нэмэгдэнэ. Улаанбаатарт усны зарцуулалтын шинэ бодлого яригдана. Тариалан хүнсний хангамжийн бодлого чангарах боломжтой гэж байна. За ингээд энэ устай холбоотой ийм бас одоо таамаглал гарч ирж байна. За 6 дугаарт болохоор алст орны нэг улс нарны гэрэлт өндийн. Энэ юу гэсэн үг вэ? Азийн жижиг улсад өсөлт гарна гэсэн домог хэллэг юм аа. Зарим судлаач Монголд хамааруулан тайлбарладаг. Аялал жуулчлал ихснэ. Дэлхийн анхаарлыг татнаа. Соёл контент, кино, аялал зэрэг одоо өснөө гэдэг чинь. За 2026 онд бол одоо энэ бол үнэхээр Монгол оронд бол за бараг л ерөөсөө 100% таарчлаа л гэж би бодож байна. Яг л үнэхээр аялал жуулчлал ихснэ гэдэг маань болохоор тийм ээ одоо 2025 онд манай Монгол залуучууд Монголоо маш их одоо сайхан сурталчиллаа. Тийм болохоор одоо тийм ээ гадны зуулчид одоо Монголд ирмээр байна, Монголыг үзмээр байна гэж олон хүмүүс одоо хэлж байна.
бичиж байна тийм ээ. Тийм учраас магадгүй энэ зөгнөл маш таарах байхаа гэж бодож байна. Тэгээ дэлхийн анхаарлыг татнаа. Соёл контент, кино аялал зэрэг одоо өснөө гэдэг чинь. За тэгэхээр манай одоо Монголын хувьд тийм ээ одоо энэхүү аялал жуулчлал гадаад орнуудтай энэхүү харилцаагаар дамжуулаад тийм ээ хөгжлийн төвшөнд эдийн засгийн төвшөнд нэг одоо алхам дээш хөгжиж болох юмаа гэсэн ийм одоо таамаглал төрж ийн л доо. За саяны ярьсан зүйлүүдийг товч одоо дүгнэх юм бол тийм ээ Вангагийн зөвлөлүүдээс тийм ээ 2026 онд Монгол таарах одоо тайлбар юу гэхээр тийм ээ за эрсдэл нь зуудын эрсдэл, хуурайшилт, шорон шуурга, байгалийн одоо сорилтууд байх нь мөн одоо хөдөө аж ахуйн хүндрэл. Тэгэхээр бид нар иймэрхүү эрсдэл гарч магадгүй юм байна гэж байна тийм ээ. Эртнээс одоо бэлтгэлтэй байхад илүүдэхгүй юм байна. За боломжууд юу байна вэ гэхээр тийм ээ уул уурхайн өсөлт, зэс алтны одоо олборлолт тийм ээ сайжрах, мөн аялал жуулчлалын тесрэлт, залуусын бизнес, технологийн эрен, усны бодлого, хөдөө аж ахуйн шинжилэл гэдэг чинь. За тэгэд ийм одоо боломжууд тийм ээ манай Монгол оронд бас 2026 онд ийм боломж сайн боломжууд гарч ирэх нэ. За одоо болохоор Нострадамус Монголын 2026 оныг зөвхөн юу гэж хэлвэ гэд би ингээ асуулаа. Гэсэн чинь Нострадамус Монголын 2026 оны тухай яг таг зөвнөл үлдээсэн баримт байдаггүй. За мэдээж одоо байхгүй бах. Тэрээр монголчууд Азийн нүүдэлчин улс гэх мэтэр нэрлсэн шууд эрсдэл огт байдаггүй. Гэхдээ түүний дөрвөн мөртнүүд өргөн утгатай тайлбарлагддаг учраас зарим судлаач 2026 оны дэлхийн дахины өөрчлөлтүүд Монголд нөлөөлөх боломжтой гэж үздэг. Одоо Нострадамус, Ванга Аментри одоо тийм бичсэн тэр зөвгөнлийг одоо тэр судлаачд нь тийм ээ за энэ жилд ийм болох юм, тэр жилд тийм болох юм байна ингэж тайл зарладаг гэж би өмнө хэлжсэн шүү тийм ээ. Тухайн одоо тэр зөвгөнлийн одоо бодит чих хандлагыг холимог байдлаар Монголд хэрхэн одоо холбогдуулж үздгийг одоо авч үзье гэдэг ингээд гараад ирсэн байна. Нострадамусын үлдээсэн бичвэрээс тийм ээ Монголд одоо холбож болох ямар одоо зүйлс байна гэдгийг энд одоо ингээд зарим баримтууд гараад ирсэн байна л да. Тэгэхэд бол тийм ээ нэгдүгээрт зүүн тэнгэрээс хүчтэй салхи босноо гэх тайлбар. Зарим судлаачид Азийн геополитикийн өсөлт орно гэж үздэг. За Монголд одоо холбогдуулахад тийм ээ Хятад Оросын геополитикийн хөдөлгөөн Монголын гадаад бодлого худалдаанд хүчтэй нөлөөлөх магадлалтай. Эдийн засгийн салбарт Азийн хөрөнгө оруулалт, Япон, Солонгос, Энэтхэг орны тийм ээ одоо хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой байна. За хоёрдугаарт төмөр зам дамжигч их хөл хөдөлгөөн гэх дөрвөн мөртөөсөн. За энэ ихэнхдээ логистик, худалдааны шинэ гарцуудыг хэлж байна гэж тайлбарладаг. За Монголд одоо холбогдуулж юм бол тийм ээ транзит тээвэр, төмөр замын төсөл, таван толгой, зүүн баян, сайн шандын хөнгөн үйлдвэр, торгоны зам 2 гэд эрчимжих жил байж болно. За тэгээ эдийн засгийн экспортын шинэ коридор нэгдэх магадлалтай. За энэ бол одоо бас сайхан мэдээ тийм ээ. За 3 дугаарт нь хоёр том хүчний дунд байрлах жижиг үндэстэн жолоогоо сайн бариул өснөө. За энэ ишлэг олон улс оронтой холбдог. Гэхдээ Монголд ч бас хамаатуулж болно. За Монгол одоо холбогдуулах тийм ээ төвийг сагсан бодлого үргэлжлэнэ. Ялангуяа манай Монгол орж хоёр том гүрний одоо завсар байрлаж жижигхэн одоо улс байгаа тийм ээ. Тэгвэл төвийг сагсан бодлого барихаас өөр аргагүй ийм одоо нөхцөлөд байдаг орн шүү дээ. Энийг бол тийм ээ одоо хүн болгон мэдчихэж байгаа. Одоо уул уурхайн хамаарлаас гарах реформын эхлэл тавигдах боломжтой. Дөрөвдүгürt их хүйтэн ба газар дэлхийн дулаарч буй хүч хоёр тулгарнаа. Тэгээ Монголд одоо холбогдуулж үзэх тийм ээ. Өвлийн эрсдэс уур амьсгалын эрсдэл, зуд хүйтэн болох тийм ээ. Усны хомсдол бэлчээрийн дарамт нэмэгдэнэ гэд. Тэгээ ерөнхийдөө бол Ванга эмэгтэй ч бас гарч ирсэн, энд ч бас гарч ийн тийм ээ. Одоо их цаг агарын хувьд их эрсдэс хүйтэн өвөл болно тийм ээ. Мөн одоо усны хомсдол гарч ирнэ гэсэн ийм одоо мэдээллүүд байна. За 5 дугаарт нь болохоор шинэ өвчний сүлдэр дахин гарч ирнэ. Тэгээ Нострадамусын эрүүл мэндтэй холбоотой ишлэлүүд олон байдаг. За эндээс одоо яг Монголтой одоо холбоод үзэх юм бол тийм ээ малын өвчин, тарвган тахал, шүлхий, гоц халдварт ийм өвчнүүд магадлалтай байна. Тэгээ хүн амын амьсгалын замын шинжлэгдсэн вирусын тархалт. За ингээ яалтчгүй тийм ээ одоо зөвхөн Монгол гэхгүй хаа сайгүйд амьсгалын замын янз бүрийн одоо шинэ вирусын тархалт одоо гарч ирээд байгаа шүү дээ тийм ээ. Тийм учраас одоо үүнээс хүн болгон одоо болгоомжтой байвал маш сайн байхаа. За тэгэд эрүүл мэндийн системийг бэхжүүлэх шаардлагатай гэдэг. За энэ бол одоо мэдээж ойлгомжтой гарцаагүй хийх зүйлээ гэж бодож байна. 6 дугаарт газар доорх баялаг гинэд үнц нь олноо. За Монголтой холбож үзэх юм бол тийм ээ зэсний үн өсөх боломжтой. Тэгээ Монголын экспорт өснөө. Тэгээ ногоон эрчим хүчний чиглэлд Монголын давуу тал одоо нэмэгдэнэ гэдэг. За ингээд дүгнээд хэлээд үтсэх юм бол тийм ээ Нострадамус Монголын тухай шууд зөгнөөгүй ч 2026 онд дараах зүйлсүүд
Монгол илүү хүч нөлөөлнө гэж тайлбарлаж болно. За эрсдэл нь одоо юу гэхээр тийм ээ? 100-д уур амьсгалын хүндрлийн жил байх магадлалтай. Орос Хятадын геополитикийн хурцтмал байдал, эрүүл мэнд, малын өвчлөл, эдийн засгийн савлгаа, зэс нүүрсний үнэтэй холбоотойгоор тийм ээ ийм одоо эрсдлүүд гарч болох нь. Боломж нь гэхээр тийм ээ тээвэр логистикийн шинэ гарц нээгдэнэ. Зэс литийн үн өснө. Азийн хөрөнгө оруулалт орж ирнэ. Эдийн засгийн төрөлжилтийн эхлэл тавигдана. Нострадамсын зөгсөн одоо зөгнөлийг Монголтой одоо холбоод тайлбарлах юм бол 2026 онд одоо ийм одоо зүйлсүүд бас болж болох нэ. Тийм учраас бүгдээрээ одоо маш бэлтгэлтэй байхад илүүдэхгүй юм байна. Нөгөөдөг чинь бүр давраад тийм ээ одоо Паркер зөгнөгч Монголын 2026 оны юуг нь зөгнөж хэлээ гэдээ асуучлаа. Тэгсэн чинь тийм ээ 2026 он Монголын тухай Паркер зөгнөгчийн тодорхой зөгнөл бодит баттай их сурвалж байдаггүй. За би бас саяны энэ зүйлсүүд ингээ хайж авах үедээ бас нэг одоо мэдээллийг олж харлаа л да. Энд болохоор 2026 оны Монгол дахь том эрсдэл боломжууд гэдэг. Тэгээд Монголын одоо том эрсдлүүд нь юу гэхээр нүүрсний эрсдэл буурна гэдэг чинь. Хятад 2026 оноос нүүрсний импорт бууруулах стратеги хэрэгжүүлж эхэлнэ. Тэгээд үүнээс шалтгаалаад тийм ээ төсвийн орлого тасалдах, валютын сөрөг дарамтууд одоо үүсч болзошгүй юм байна. За хоёрдугаарт нь болохоор тийм ээ зуудын эрсдэл өндөр байна. 25-аас 26 оны үйл бол хүйтэн, хуурай, малын хорогдлоо, тижээлийн үн өсөх гэх тийм ээ хөдөө аж ахуйд их хүнд нөлөөтэй ийм одоо жил болж магадгүй юм байна. Гуравдугаарт нь инфляц, үн өсөлт, татхуун ба хүнсний барааны үн гадаад нөхцлөөс хамаарч өсөх төлөвтэй байна. Дөрөвдүгээрт нь Оросын холбооны улсын шатхууны бодлого хязгаарлалт хийснээр үн өсөх эрсдэл бий болох нь тээвэр, бараа тээвэрлэлтийн зардал өснө гэдэг чинь. Тавдугаарт нь хотын хүн амын хэд төвлөрөл 2026 онд Улаанбаатарын ачаалал, замын төвжирэл, агаарын бохирдол, сургуулийн хүрэлцээ. Эдгээр маань одоо бүр суур асуудал болох нэ. Тийм болохоор одоо энэ Улаанбаатарын ачаалал бол үнэхээр одоо их болж байгаа тийм ээ. Нэгдүгээрт одоо ачаалаа буурал, хоёрдугаарт зам тээврийг яаж одоо төгжрөлгөө аятайхан явуулдаг болох вэ гэдэг талаар маш одоо сайн бодлого хэрэгтэй байхаа гэж бодож байна. Бас агаарын бохирдол дээр тийм яавал одоо агаарын бохирдлоо жил болгон одоо бууруулад явах гэдэг дээр маш сайн одоо бодлого гаргаасай гэж хүсэж байна. За тэгвэл одоо яг эсвэргээрээ одоо тийм Монгол 2026 онд нээгдэх том боломжууд юу юм бэ? За нэгдүгээр зэсийн эрэлт үн өснө. За оюутлага болоод шинэ ордууд одоо ашигтай ажиллана. 2030 он хүртэл цахилгаан машин зэсийн хэрэглээний одоо тесрэлт тэгээ ийм одоо жилүүд болох нэ. За 2026 онд бол Монголын зэсийн алтан үе эхэлнэ гэж байна. Хоёрдугаарт тээврийн шинэ боломжууд одоо ашиглалтанд орно. За төмөр зам, логистикийн автоматжуулалт, бомтын шинжилэл гэдэг. За ингэснээр экспортын хурд зардал буурна, эдийн засаг одоо өснө гэсэн ийм өрнөлөөнд гарч ирэх юм байна. Гуравдугаарт Хятад Оросын холбооны улсын төвөггүй байрлал, шинэ гадаад хөрөнгө оруулалт бий болно тий. Тэгээ геополитикт Монголын одоо ач холбогдол өснө гэсэн. За үүнээс үүдээ тийм ээ Япон, Солонгос, Америк нэгдсэн улсын хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой. За дөрөвдүгээрт аялал жуулчлалын тесрэлт 2026 онд визгүй бодлогод үр дүнгээ өгнө. Дижитал медиа контент өснө. За ингэсээр аялал жуулчлалын орлого 1 тэрбум доллар давах боломжтой. За миний одоо хувь хүний хувьд ч гэсэн ботход тийм аялал жуулчлалын тесрэлт бол үнэхээр одоо 2026 онд бол гарах байхаа гэж таамаглаж байна, найдаж байна. Тавдугаарт финтек дээр нэмэхэд хиймэл оюун ухаан Монголд хурдтай нэвтэрнэ. За энэ дээр болохоор тийм ээ банкуудын автоматжуулалт, боловсролын AI систем, эрүүл мэндийн алсын үзлэг үүгээр дамжуулаад тийм бизнесийн шинэ секторт боломж нээгдэнэ гэдэг. Саяны дурдсаар тийм манай Монголд 2026 онд ийм одоо эрсдэл боломжууд байгаа юм байна. За би өмнө дурдснаар тийм ээ түрүү жилийнх дандаа одоо олон улсын зөвлөлүүдийг одоо олоод ингээ орчуулаад та бүхэндээ хүргэдэг байсан. Тэгээ энэ жил болохоор илүү одоо Монголтойгоо холбоотой 2026 онд одоо Монголд ямар одоо өөрчлөлт шинжилгээд ямар одоо таамаглал зөвнөл байгаа юм бэ те ямар нэгэн тийм материал байна уу гэдээ одоо хайж үзлээ. Тэгэхэд бол ийм одоо мэдээлэлд гарч ирж байна. Тэгээд мэдээж биелэх ортой зүйлч байгаа бах тийм ээ. Бас зөрөгч тал бас байгаа хаа гэж бодож байна. За тэгээ удахгүй 2026 он гарах нэ. Тэгээ та бүхэн маань үнэхээр 2025 оноо одоо магадгүй хийж бүтээгээгүй зүйл байх юм бол энэ одоо богино хугацаанд хичээгээд амжуулаад тэгэхээр одоо 2026 оноо баяртай, багталтай, сайн сайхан угтаасаа гэж хүсэж байна. Өнөөдрийн бичлэгтээ эхнээс нь дуустал хамт байсан танд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ дахиад уулзцгаая. Өнөөдрийн бичлэг таалагдсан бол та хэрэгтэй хүнд нь бас түгээгээрэй.
Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж минь YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.